Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл. Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх видео хичээл. Энэхүү видео хичээлийг дараах чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориуллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оролцоо, хөгжлийн дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, сэргээн засалт. Энэхүү хичээлээр аутизмын хүрээний эмгэг гэж юу болох, түүний илрүүлэлт, оншилгооны стандарт, шинж тэмдэг, анзаарагдах байдлын талаар танилцуулан, илрүүлэлтэд анхаарах зүйл, хөгжлийн болон үеийн онцлог, авбал зохих арга хэмжээ, эрт оролцооны талаар тайлбар зөвлөгөө өгнө. Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний хөгжлийн эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэгийн оншилгооны стандартыг сэтгцийн эмгэгийн ангиллал, оншилгооны гарын авлага DSM-5-д дараах байдлаар тодорхойлжээ. А. Нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцахад үүсэх байнгын шинжтэй бэрхшээл. Б. Хязгаарлагдмал сонирхол, давтагдсан зан үйл, үйлдэл. В. Шинж тэмдэг нь ихэвчлэн хөгжлийн эрт үед илрэх боловч заримдаа хожуу илэрнэ. Г. Шинж тэмдгүүд нь нийгмийн харилцаа, ажил хөдөлмөр, бусад чухал үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учруулах. Дээрх дөрвөн шалгуурын эхний хоёрыг задлан авч үзье. А. Нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцах байнгын шинжтэй бэрхшээл. 1. Нийгэм ба сэтгэл зүйн хувьд бусадтай харилцах бэрхшээл. 2. Бусадтай харилцах, үгэн ба үгэн бус харилцааны бэрхшээл. 3. Насандаа таарсан харилцаа тогтоох, хөгжүүлэх, ойлгох чадварын бэрхшээл. Б. Хязгаарлагдмал сонирхол, давтагдсан зан үйл, үйлдэл. 1. Хэвшимэл, давтагдсан байдлаар хөдөлгөөн хийх, хэл яриа эсвэл эд зүйлсийг хэрэглэх. 2. Нэг хэвийн байдлыг шаардах, давтагдсан дэг журамд хэт хөдлөгдөх, тогтсон дараалал буюу зан үйлийг заншлын хэмжээнд баримтлах. 3. Хэт хязгаарлагдмал сонирхолд хэвийн бус хэмжээнд төвлөрөх. 4. Хэт хурц буюу дутуу мэдрэх үе, эсвэл орчныг мэдрэх үеийн хэвийн бус сонирхол. Аутизмын шинж тэмдгүүд. 1. Хэл ярианы хоцрогдол. Ярихгүй байх, эв хавгүй дуу аваа, дохио зангаа ашиглах. За өөрөө хич. За. Энийг шийт. Энийг шийт. 2. Бусдын яриаг тож шиг давтах. Бусдын хэлснийг тэр чигээр нь дуурайж өөрийн болгохгүй давтах. Үр ингэ намайг дагаад өгн хэлдэг. Үр. Тэш өөрөөр өмнө. 3. Ярихдаа итгээд өвөрмөц дуудлага, дууны өнгөөр ярих. Бусад хүнд хэлэх үгсийн өвөрмөц сонин дуудлага, дууны өнгөөр илэрхийлэх. Дээр нь тавиараа заа. За, үхэр гэд хэлээд. Үхэр хаана вэ? Энэ үхэр энэ хаана вэ? Дээр нь тавиар. 4. Хэл ярианд өгөх, хариу үйлдэл сул. Хүүхэд рүү хандаж ярих, асуулт асуухад сонсоогүй юм шиг байх. Өөрийн дураар ярих, үйлдэл хийх. Хайж энэ юу вэ? Мэ, нэг хаа тавих үлээ.
хүний зураг хийгээрэй. Тэр хүүхдийн зураг мөн үү? Мама гэж ярьдаг юм уу? Мама хараад мама. 5. Хүний нүд рүү харахгүй. Өөдөөс нь харж ярьсан ч харцаа нийлүүлэхгүй байх. За өөрөө хийчих минь хөө. 今みたいにねって言っても関係なく知らんふりして 우리 일찍 보셨어? Зурга харилцсан яриа өрнүүлэхгүй. Асуулт тавьсан ч хариу хэлэхгүй. Үйлдэл үзүүлэхгүй. Өөрийн дураар байх. Өшинэнэ. Яг юм бэ. Ингэсэн алаач юу? Ингэсэн. Эсэн наадаг гэсэн. Ингэсэн болицтэй. Болицтэй. Ингэсэн. 7. Сонирхсан зүйлдээ хитэд туйлшрах. Дуртай тоглоомоор л тоглоо. Дуртай юмаа байнга барьж явах, гартаа эргэлдүүлэх. Найм нэг хэвийн үйлдэл хийх. Хаалга онгойлгож хаах зэрэг үйлдэлийг давтах. Эсвэл тоглоомоо зөвхөн нэг газарт нэг л байдлаар үрж тавих. Юс мэдрэхүйн хит эмзэг байдал. Чимээ шуугантай олон хүнтэй газар байж чаддгүй, тодорхой хөгжим, дуу аваа зэрэгт хит дургүйцэх. Тэгэхээр нөгөө зүгээр анзааргүй өмгөөрөө хайж хийж байгаа юм шүү дээ. Бас дээрээс нь өөрхөн дуртай тоглоом шүү дээ. 10. Хит баригдмал туйлширсан байдал. Дуртай зүйлээ гараасаа тавихгүй, болиулах гэхэд уйлж уурлах. Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгийг 3 төвшөнд хуваана. Төвшин 3 бүх талын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Төвшин 2 олон талын дэмжлэг шаардлагатай. Төвшин 1 дэмжлэг шаардлагатай. Аутизмын хүрээний эмгэгтэй хавсран илэрч болох шинж тэмдгүүд ба 2 дахь хөгжлийн бэрхшээлүүд.
оюуны хөгжлийн хоцрогдол, хэд хөдөлгөөнтэй түргэн цочмог байдал, сэтгэл зүйн тогтворгүй байдал, өөрийгөө гэмтэх үйлдэл, болох эвсэлгүй байдал, уналт, таталт, нойрны асуудал. Хүн бүр ялгаатай учраас бүх аутизмтай хүүхдэд 2 дахь хөгжлийн бэрхшээл заавал илрэх албагүй. Оюуны хөгжлийн хоцрогдол. Хэлсэн зүйлийг ойлгохгүй, зөвхөн өөрийнхөөрөө байх. Хит хөдөлгөөнтэй түргэн цочмог байдал. Өрөөнд дотор үсэрч хараач тойрон гүйх байдал гаргах. Сэтгэл зүйн тогтворгүй байдал. Уйлах, хашгирах, юм цохих, утга учиргүй инээх зэргээр уурлах, баярлах гэх мэтийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сул. Өөрийгөө гэмтэх үйлдэл. Сансны дагуу болохгүй бол уурлах, уйлахтан толгой нүрэн цохих, эцэг ихэн цохих, хан мөргөх, гараан хазах гэх мэт үйлдэл гаргах. Болох эвсэлгүй байдал. Хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй байх гэх мэт. Уналт, таталт. Нойрны асуудал, тогтсон цагт унтахгүй байх гэх мэт. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн давуу талууд. Харааны ой тогтоолт маш сайн. Янз бүрийн тэмдэглэгээ, дүрс зэргийг маш олныг цээжлээ. Өвөрмөц зураг зурдаг. Өөрийн өвөрмөц төсөөллийн зураг зурах, нарийн хэсгүүдийг онцлон гаргаж зурах. Зарим зүйлийг маш хурдан сурч эзэмшдэг, юмыг цэгцэлж янзлахтаа сайн. Гар хурууны үзүүрээр альва юмыг хурдан хийдэг. Эсвэл өнгө болон хэлбэр дүрсийг ялгаж ангилах даалгаврыг сайн гүйцэтгэдэг. Хөгжмийн сонсгол маш сайн. Нэг сонссон аялгауг цээжлэх, ноот ялгах чадвар сайн. Төгөлдөр хуур тоглож сурдаг гэх мэт. Машин харахаараа машинч гэдэг юм уу те. Тэгээ нөгөө юм каран байдаг шүү дээ те. Тэрийг болохоор өөрөө юу вэ гэд нэрлэлцэн. Тэгээ тэрийг харахаараа өөрөө шууд юу вэ гэж хэлдэг. Тэгэхгүй яг бол нэг тийм нөгөө яа гэсэн юм ба. Тэгээд яг өөрийнхөө нөгөө хэрэгцээ дүгнүүдийг хэлнэ. Шэй бай, иди ой гэл, сүү, ундаа кок гэл. Өөрөө нөгөө нэг заримдаа ингэж ажиглаад хахаар хүсэхгүй юм ойлгохгүй шиг санагддаг байхгүй. Хөгжим гэж байна. Хөгжмөөр дамжуулаад бас терапи маягаар хөгждөг юм болов гэх мэтчихэд ингээд зураг байна. Гэх мэтлэн ийм илүү бас арай нэг өдөр тутмын хэвийн амьдралаас нь илүү бас нэг тийм нэмэлтээр юмнуудаар хөгжүүлэхийг хичээд төвчлээ амьдардаг л да. Одоо хичээж явдаг. Эмч эмнэлгийн байгууллага тий ялангуяа энэ төрийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд цагдаа тий хүүхд хамгаалах, хороо хорны ажилтнч гэдэг юм нэг ийм банк одоо хүнтэй харьцаж байгаа хүмүүстэд энэ аутизмтай хүүхдүүдийн талаар ч юм уу аутизм гэдэг юу юм бэ гэдэг талаар тодорхой хэмжээний ойлголт өгөө тэр хүмүүс тэр одоо анхны шатны төвшөнд нь зөв харьцаад сурчих юм бол цаашаа бас бүр тийм хурцтмал байдал үүсэхгүй болов гэж боддог. Тэгээд нийгмийн хангамж тий нийгмийн халамж, нийгмийн үйлчлэгээ гэдэг тал дээр илүү юун дээр анхаарах юм бэ гэхээр одоо сар тутамд өгж байгаа
одоо мөнгөнд тусламжнаасаа илүү одоо төрөл бүрийн сургалт хүмүүжлийн төвүүд байгуулдаг юм уу тий. Одоо бага насны хүүхдүүдэд бол одоо хүүхд харах үйлчилгээгээ сүүлийн үед яригадаад байна. Энүүн дээр тусгай ийм хүүхд одоо тий ийм тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан тиймийг ингээд нэг одоо дөрвөн дүүрэгт нэг байхаар биш. Ядаж дөрвөн хорооны дунд нэг одоо сүүлийн үед бол бас зөвхөн аутизм гэхгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо бол нэмэгдэж штеп. Ийм хүмүүс ч өөрсдөө тэр болгон ингээд хол яваад чаддгүй хүүхд нь автобус унаагаар явж болдгоо тийм ээ дэсдгүү орлоо жарлаад босоод ирдэг. Тэгээ хүн болгон машинтай биш. Тийм учраас нэг хүмүүсттэй ойртсон ийм үйлчлэгээ явуулдаг байвал илүү зохимжтой юм болов уу гэж боддог л доо. Аутизмын хүрээний эмгэгийг эрт үед нь илрүүлэхийн ач холбогдол. Аутизмын хүрээний эмгэг нь хүүхдэд өөрт нь хэнээс ч илүүгээр хүндрэл бэрхшээл авчирдаг учраас ийм хүүхдийг эрт илрүүлж зөвөр ойлгох нь хамгийн чухал. Аутизмтай хүүхдийг эрх дураараа итгээд хачин хүүхэд гэж туйлширч ялгуурлан харахгүйгээр бэрхшээлийнх нь онцлог ийм гэдгийг ойлгож байдлыг байгаагаас нь хүндрүүлэхгүйгээр буюу чадварыг нэмэгдүүлэх замаар хөгжлийг дэмжих арга хэмжээ авч хүүхдийг өсгснөөр бэрхшээл нь буурч амьдралын чанар сайжирна. Үүний тулд аутизмын хүрээний эмгэгийг эрт анзааран илрүүлж хүүхэд бүрийн онцлогийг зөв тодорхойлж тухайн хүүхдэд тохирсон арга хэмжээг авах шаардлагатай.